Монголчууд сүүжний ясыг гэрт хоноолдоггүй учир нь төрлөө олоогүй сүнс, хинмэл сүнс, ад тэрэн шургаж оргондог гэж үздэг билээ. Энийг ба сонсч байсан. Нөгөө сүүчний ясчаан дундаа нүхтэй штэ. Тэгээ тэр нүхэрэнд түр ороод ингээд тэр нүхэр нь хараад байдаг гэж би бага ахтай бид нар аимшиг юм ярьж та тэгээ сонсч байсан. Оо яг цэвэр бүр сүүчний яс чи одоо энд ингээд утгаараа байж энэ да. Энэ цонхоор л нэг чөтгөр хараад л байна гэсэн үг штэ. Ер нь бол ингэж харчаал хаа гээл ингээл доошоо нуугдаал унтахаар ч ингэж харчаал байж гэн гэсэн үг штэ. Яг энэ бүрэн нөхөр те ухсан сууж хоноолдоггүй учир энэ ажээ. Окей. Ойлголоо. Easy. Нүхийг нь ухаад махыг нь авахгүй байхтал болоо юм биш. Тийм биз дээ. Махтай байвал тэр нүхээр нь сүнс харж чадахгүй штэ. Та нарыг тийм байгааз дээ. Easy. Сүүчний яс гэртээ хоноолвол хүүхэн болно гэж яах вэ? Би хүүхэд байхдаа нэг зураач хүн далны ясан дээр зураг зурдаг. Сэлбэр хийдийг нэвтрүүлэхээр гарч байхыг үзээд далны ясыг сайн үлжүүд дээр нь харандаагаар зураг зураад гэртээ хоноолсон чинь шөнө усны төвөр савнууд тажигнаж дуураад амар байсан. Тэгээд гаргаж хаяад ээж нар бүгд их айж билээ. Энэ бол маш эвгүй, маш сонирхолтой. Өнөөдрийн бичлэгний хувьд нэг иймэрхүү байна. Та нар сонирхолтой санагдсан бол лайк гэдэг ахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай залуусаа.